Сайн байна уу? Гэлтэн гэрлийн чулуун цэцэг гэдэг. Би замын амралт үйл бүтээлтэй өрөөхийн тулд cooking гэлшийг зориулсан байгаа. Мэдээж бүх багш нартай дуртай. Бүгдээрээ яг гоё нийттэй адилхан харьцдаг. Бүгдээрээ яг ойлгуулж байсан гэсэн чин зүрх сэтгэлтэй маш их таалагддаг. Тэгээд яг ганц багш хэлээж юм уу тэгээд ганц дуртай багш байна уу гэвэл мэдээж хамгийн хайртай багш бол Apple. Яагаад тэгэхээр нөгөө ярианы чадварыг маш их сайжруулж илүү нээлттэй болгож өгсөн багш байна. Cooking гэлшийн хувьд надад маш их таалагдж байгаа. Ялангуяа гадаад оюутнууд маш их байдаг. Тэгээд хамгийн их таалагдж байгаа нь болохоор газаарчлсан хичээл их ордгоор таалагдж байгаа. Мэдээж маш их сайжирч байгаа. Би анх бичгийн хувьд бол яг тодорхой хэмжээний бичдэг байсан ч гэсэндээ ярихдаа маш хичдэг байсан. Тэгээд одоо бол аюу чөлөөтэй яаж аюу нээлттэй болсон юм санагдаж байгаа юм. Сонсгол мэдчлэн ер нь бол маш их сайжирч байгаа. Мэдээж яг хамгийн тохиромжтой газар ягаад тэгэхээр олон улсын оюутнууд маш их тэгээд англиар зөвхөн ярих одоо харилцаж байгаа учраас английн хувьд маш их сайжирч байгаа. Чөлөө цагаараа фитнес болон бассейн явж байгаа мөн өөр орны хүмүүстэй нэлж аялал маш их гэж байна. Маш олон найз нөхдөдтэй болсон Орос, Япон, Солонгос гэх мэтчлэн хамтдаа чөлөөт цаг өнгөрүүлж фитнест явах, пүүл орох, байрны хагаадаа хамтдаа үзэр тоглох ч юм уу тийм бас хичээлээ тавтах гэх мэтчлэн бас дараад нь хамтдаа өөр орн руу аялахаар төлөвлөсөн байгаа. Төгсгөлтөө нийлэхэд сурагч оюутнуудыгаа Филиппин улсыг зарим ирж англиээ сайжруулаарай гэж уриалмаар байна. Баяртай.